олонний хүчээр аливаа зүйлийг хийх нь ямар их үр дүнтэй вэ гэдгийг бид бүхэн мэднэ. Нэг толгооноос хоёр толгоо илүү гэж үг хүртэл байдаг. Байж та тэгтээ тийм үг өгдөг л. Нэг толгоноос хоёр толгоо илүү гэж үг өгдөг те. Тэгвэл өнөөдөр хэдүүлээ цагдаагийнхан болон мэргэжлийн хүмүүсийн учрыг нь тайлаагүйч олонний хүчээр интернетийн ачаар олуула учрыг нь олсон нууцлаг хэрэгүүдийн талаар ярилцуулна. Тулан суугаад таалан сойрхно. Тэр guys ойрт хэдүүлээ гадны үйл явдлуудтай холбоотой тийм сонирхолтой бичлэг хийгээгүй юм байна. Тэгээд өнөөдөр хэдүүлээ олонний хүчээр интернетийн ачаар олуула нийлж аваад ингээд хэргийг нь олсон үйл явдлуудын талаар ярилцуулна. Магадгүй хэдүүлээ ирээдүйн цагдаа нар тусалж юм уу те ийм хэрэгүүдийн учрыг олох юм билүү хин мэдлээ эртнээс хэдүүлээ дадлага хийжээ. Эхний ярилцах хэрэг бол маш сонирхолтой хэрэг байгаа. Энэ болохоор юугаараа сонирхолтой вэ гэхлээр байна шүү дээ. 20 гаруй жилийн өмнө болсон үйл явдал. 1995 онд болсон үйл явдлыг бүр сүүлд 2025 онд учрыг нь олсон. Интернет хэрэглэгч нар өөрсдөө ингэж бүр ингэж зүтгэж яагаад ажиллаж яагаад сонирн байгаа сте. Тэгээ яг юу болсон бэ гэхээр 1995 онд Америкийн Виржиниа мужид хоёр залуу зорчиж явсан машин осолцсон байгаа. За тэгээ яасан бэ гэхээр жолооч нь тухайн үед амьд гарсан. Зорчигч нь болохоор газар дээр нас барсан байгаа. Тэгээ амьд гарсан жолооч нь юу гэсэн бэ гэхээр би энэ хүн зам дээрээс авч яваад ингээд явж исэн юм аа. Тэгээ ингээд юм болчлоо гэж бол ярьсан байсан. Тэгээ мэдээж бүтэн хүний аймнаас ингээд ирсэн. Тэр хүнийг одоо ингээд хин гэдгийг илрүүлэх ажил явагдахад хинч тэр хүнийг хин гэдгийг баталж чадаагүй байгаа. Нилээн хүчтэй ослоосон болохоор нүүр нь бол нилээн хэлбэрээ алдсан байсан. Яг нүрээр нь танихад маш хэцүү. Тэгээ халаас нь бичиг байрамж төрөвч өөр нь өөрийг хин гэдгийг батлах юу ч байгаагүй байсан гэж байгаа. Тэгээ мэдчихсэн цөөх мэдээлүүд нь юу вэ гэхээр эрэгтэй, цагаашд, метр 80 хавцааны өндөртэй, 18-аас 30 насны ойлгож нилээн хол зайтай таахт хэцүү. Зарим хүмүүс тийм байдаг тийм 18-тай ч юм шиг 30-тай ч юм шиг. За тэгээд цор ганц шахуу сэжүүр нь юу байсан бэ гэхээр Grateful Dead гэдэг хамтлаг байдаг юм бэлээ. Одоо ингээд бид нар YouTube сувыг харж байна. Нэг тийм ч бас viral алдартай биш. Гэтэ бас бүр сургаггүй биш. Энэ хамтлагийн логоны зурагтай подуулттай байсан гэж байна. Тэгээ өмнөч явсан подуулт нь энэ байна. Тэгээд өөр юм бол баг мэдэхгүй. Гэр бүлийнх нь ирээгүй, танил садан хүмүүс хайж ирээгүй. Тэгэл яг л бүр ор сураггүй. Тэгээ Америкч өөрөө хүн ам ихтэй болохоор бүр асуудалтай шүү дээ. Ер нь бол хүн тийм тэгэж тогтооход бол царай цусны ивүү болсон бол тэгэл ер нь бол тогтооход маш хэцүү. Монголд бол бас харьцангуй амран тийм хүн ам багтай, хамаадан садан, арай ойр дотн юу гэдэг арай өөр. Тэгээ цагдаагийнхан бүр гаргаа барсан байгаа. Олон жил бүр ингээд мөрдөөд хайгаад, шинжилгээ аваад бүр ингээд үнэхээр энэ хүний хэн байсныг баталж чадаагүй. Тэгээ ингээд Grateful Dead гэдэг хоч өгцөн. Grateful Dead гэдэг нэрнээс гаралтай тий. За тэгээд он жил өнгөрсөөр 2000-аас 2010 оны хооронд мэдээж интернет хэрэглэгчдийн тоол бүр огцон өссөн. Тэгээд тэр үед ингээд интернет дөнгөж бас амар бүүн болж исэн болохоор илрээгүй хэрэгүүдийг ингэж илрүүлэх тийм хоббитой интернет хэрэглэгч нар аюу их байсан гэж байгаа. Reddit болон Websleuths гэдэг хоёр. За Reddit-ийг бол та хэд мэдэх байх. Онлайн community те бүлэг бүлгээрээ сонирхлоороо болж санал бодлоо хуваалцдаг сайт аппликейшн те. Энэ Websleuth гэдэг энэ сайт болохоор ямар нэгэн хэрэг тэгээ ор сураггүй алга болсон хүмүүстэй холбоотой юм сайт юм байна. Америкт нэлээд алдартай. Би бол анхудаа орж үзэж байна. Хараа одоо ингээд болсон хэрэгүүдийн талаар тэгээд ингээд ямар шүүх хурлынх нь үйл явц нь яаж гарч байгаа те хүмүүсийн ярилцлага цагдаагийнхны мэдээлүүд хараа ийм олон хүмүүсийн хоорондоо ингээд яриад байж идэг. Тэгээд эдгээр платформуд дээр энэ Grateful Dead-ийн талаар хүмүүс бол нэлээд хоорондоо ярилцаж судалсан байгаа юм. Тэгээд тухайн үед одоо эдгээр платформ дээр эдэг интернет манай мөрдөгч нар байгаа шүү дээ. Эдгээр чинь ингээд тэр подуултын бүр ингээд сайн хараад деталаар нь харсан чинь яг энгийн тэр хамтлагийн подуулт биш. Яг ингээд тухайн яг арай юм хамтлагийн тоглолт үүссэн хүмүүст бэлгэлдэг подуулт гэдэг нь яг детальчлаараа харагдсан гэж байгаа. За тэгэхээр энэ ямарсан зүгээр ингээд тохиоллолоор одоо ингээд хамтлагийн подуулт хүмүүсөө энэ бол яг тэр тухайн хамтлагийнх нь яг фэн байгаа. Тэгээ ингээд тоглолтын ямарсан үтсэн байгаа. Тэгээ бүр хуучны 20 жилийн өмнө алга болж исэн хүмүүсийн мөр нэрсийг нь олоод хайгаад тэгээ бүр дээр үеийн тэр хамтлагийнх нь фэн community-ийнх нь хуучны зургуудыг ухаад тэгээд бүр тултал ухаад судалгаа хийсэн чинь
яалчгүй энэ бүгдтэй холбоотой нэг хүний нэр гарч ирсэн байгаа. Тэгээд 2015 онд 20 жилийн дараа цагдаагийнхан энэхүү хэргийг дахиж нээгээд ДНК-гийн шинжилгээ аваад тэгэхээр юу гэхээр тухайн үед мэдээж тэр хэргийн газар авч ийсэн шинжилгээ байгаа. Тэ 95-ны бүр 20 жилийн өмнөх тэр нөгөө интернет комьюнитиг олсон нэг хүний нэрийг олсон байгаа штэ. Тэрийг яг ингээ ургийн овгийн дагаад нэг хүний наваа ДНК-гийн шинжилгээ хийсэн чинь таарсан байгаа. Тэгээд яг одоо бидний зургийг харж байгаа энэ Джейсон Калахан гэдэг хүн болж таарад 20 жилийн дараа тайлгдаагүй хэргийг тайлсан бүлгөө. Зөвүүн байна уу? 20 жилийн дараа хэргийг илрүүлж шít. South Carolina-гаас гаралтай 19 настай Джейсон Калахан гэдэг хүн болж таарсан. 19 настай болж таарсан. Жохо овортой царайтай болж таарсан. 18-аас 30 гэдээсэн. Тэгээд царай гиснээс яг царайн дээр нь бас ингээд зураг мураг зураа. За иймэрхүү хүн байгаа даа гэд бүр олсон байгаа. Бүр маш олон талаас нь олсон байгаа. Түр гэж байгаа guys. Өнөөдрийн бичлэг Нобиру хүүхдийн витаминтэй хамтарч байна. Энэхүү витаминыг Nordic-ийн нэрс жимснээс гаргаж авсан. Nordic-ийн нэрс жимс нь холын хараагч сайжруулахаас гадна байгалийн инсулин агуулдаг хүний биеийн тустай бодисыг агуулсан байдаг. Ялангуяа дэлгэц удаан хардаг хүмүүс нүдний булчин ядардаг. Тэгээд нэрс нь өөрөө нүдний булчингийн хэд ядралтаас бол сэргийлдэг. Тэгээд эцэг эхчүүд ч гэсэн хүүхэд нь жоохон дэлгэц харах гад байвал энэ витаминыг авч өгч нүднийх нь хэд ядралтаас сэргийлээрэй. Шууд 2-оор уусчлах юм байна. Начи дэлгэцийг хардаг ютуберүүд ч гэсэн ерэн зүгээр нь бодоодсон чинь. Нобирун С төрөл хайртай үрсийн тань мэлмиг хамгаалах болно. За дараагийн хэрэг бол бас аюу зэ юм уу? Энийг мэдхгүйгээр зүр ийм хэрэг босон гэвэл ер нь итгэхээргүй. Юу болсон бэ гэхээр штэ 2020 оны ихэр Орландо мужийн Итонвилл гэдэг хотод яг одоо бидний харж байгаа 66 настай ахмад насны эмэгтэй дугуйнаал мөрөөрөө явж исэн байгаа. Тэгээд харамсалтай зүйл болсон нь юу вэ гэхээр зүгээр ингээ мөрөөрөө дугуйнж явсан аниг нэг машин маш хурдтай явж байгаа дайраад тэг ингээ зогсохгүй тэр чигтээ явсан байгаа. Ямар ч тусамж дуудаагүй, цагдаа дуудаагүй. Тэгэл ер нь тэр чигтээ ингээ алга болцсон. Тэгээд гэртээ ирээгүүд нөхөр нь гайхаад цагдаа магдаа дуудаад уг нь бол байн гараад дугуйнаал ороод ирдэг. Тэгэл нэг орой ирээгүүд цагдаа дуудаад яг ингээ явдаг замаар нь хайхад эхнэрийнх нь дугуй нэг зураг нь харж байгаах бүр нилээн хүчтэй мөрсөн чинь артлын дугуй муугал бүр ингэсэн байгаа сте. Тэгээ энэ дугуй нь бүр ингээ лааз болцсон. Замын хажууд олдоод тэгээ цаана эхнэрийнх нь цогцсон байсан байгаа. Тэгээд нөгөө хүн дайраа цухтаацсан юм чинь мэдээж хэрэг үйлцэн хүнийг бол ямар ч мэдээлэл байхгүй тийм үү. Тэгээ иймэрхүү хэргийг бол Америкт hit and run гэж ярьдаг. Мөрөгчөө цухтаалаа гэсэн үг шүү дээ. Тэгээ болсон яг үйл явдал дээр нь камер байгаагүй. Тэгээ ингээд зам нь өөрөө нөгөө камерыг замуутай нийлсэн учраас ер нь ингээд яг зөвхөн камераар мөрдөд олоход маш хэцүү байсан гэж байгаа мөргсөн машиныг. Тэгээ камераар олдоогүй учраас тэр мөргсөн газрын хавар бол нэлээд олон зүйлс хайсны эцэст нэг зүйл олдсон байгаа. Бидний яг одоо харж байгаа энэ жижигхэн пяуран хилтерхий машины хилтерхий байж болохоор жижигхэн хилтерхий тийм үү харж байгаа. Тэгээд цагдаа нар эхний ээлжинд ямар ч гэсэн энэ дугууны нэг хэсэг хилтерхий биш байна. Тэгэхээр ямар нэг машины хилтерхий байх хэвээр. Гэхдээ яг ямар машины гэдгийг нь бол бүр хинч мэдэхгүй байсан байгаа. Тэгээд яасан бэ гэхээр аргаа барсан цагдаа нар энийг яг ямар машины хилтерхий гэдэг модель нь мэдэхгүй байсан учраас интернетээр постлсан байгаа. Хар машин дугуй унж явсан хүнийг дайрчлаа. Тэгээд ийм хилтерхий олцоо. Та бүхэн энэ хилтерхийг яг ямар машин яг юу гэдгийг хэрвээ мэдж байгаа бол та холбоо бариараа гэсэн юм постыг бичсэн байгаа. Тэгээд тэрхүү одоо Twitter постыг нэг хүн аваад Reddit дээр ингээд тавьсан байгаа. Энэ яг юу вэ гэдэг юм Reddit-ийн бас бүлэг байд юм байна. Тэрнэр ингээд тавьсан байгаа байхгүй. Тэгсэн чинь нэлээ viral болсон. Азуулж. Тэгээ бүхэл машин засварчин, машин мэддэг хүмүүс, Вьетнам засвар юу гэдэг бүх хүмүүс буужнаад хайгаад за ямар ч үсэн наад хилтерхий чинь гэрлийн хүрээний нэг юм нэг пявр хилтерхий байна гэдгийг тогтоосон байгаа юм. Тэгээд яг юу гэдгийг тодорхой болсон ч гэсэн яг хэдэн оны ямар машин гэдэг нь бол тодорхойгүй байсан. За тэгээд хүмүүс нилээн бууж өгөхийн алдад Reddit дээр яг одоо бидний харж байгаа энэ Jeff Natz гэдэг хүний пост орж ирсэн байгаа. Тэгээ мань хүний ажил нь юу вэ гэхээр State Inspector гэхээр миний ойлгосноор бол машинуудын эд ангуудыг одоо үзлэгт оруулдаг тийм хүн байсан байгаа. Тэгэхээр мэдээж машины сэлбэг гэдэр сайн мэддэг те. Тэгээ мань хүн юу гэж хэлсэн бэ гэхээр энэ 1988 оны Chevy Silverado гэдэг машины гэрлийн бүрхүүл байна гэж пост хийсэн байгаа. Пүү 26 мянган хүн аплод хийсэн биш. Амар viral болж те. Ийм машин байна. Нилээн том. Энэ гэрлийнх нь хүрээ мөрэн л юм шиг байна. Энэ юм болов бас том машин биш үү те. Яа.
За тэгээд энэ мэдээлэл нэгэнт viral болоод олон хүн үзсэн болохоор интернет хэрэглэгч нар дороо яг ийм машины марктай хүмүүсийг хайгаад зургийг цагдаа руу явуулсан байгаа. Тэгээд нэг хүн цагдаа руу яг одоо бидний харж байгаа уртл нь ерөөхдөө ингээд ивдэрсэн юм мөрөгцөн шинжтэй машины зургийг цагдаа руу явуулаад хэрэгтнийг барьсан байгаа. За тэгээ хэргийг үйлцэн яг одоо бидний харж байгаа тухайн үед 37 настай Jeremy Thomas гэдэг нэртэй эрэгтэй хүн байсан. Тэгээ өөрийнх нь мэдүүлснээр бол ингээд жолоо ядарсан барьж явж байгаад нойрмолсон. Тэгээд нойрмолчоод нийгэм мөрөх шиг болсон. Тэгээ буух дайрсан гэж бодоод өнгөрсөн гэж байгаа. Тэгээ сүүлдээ яг үнэнгээ хэлсэн, дугуйгаад харсан. Тэгээд хүн дайрснаа бол мэдчихсэн. Тэгээ хамгийн гол нь хүний зогцос харахаасаа айгаад машинаасаа буугаагүй шууд явсан гэсэн мэдүүлгийг өгсөн. Тэгээ харж байгаа ер нь айгүй олон янзын юм яриад солигдоод байсан болохоор цагдааийнхны бүр сэжгийн төрүүлсэн байгаа. Тэгээ өөр нэг зүйл байдлыг бүр дорд болгосон. Яасан бэ гэхээр машиных нь ардаас нь мансууруулах төрлийн бойц гарч ирсэн байгаа. Тэгээ цагдааийнхны таамаглаж байгаагаар бол жолоочийг тухайн үедээ мансуурцсан явж ирсэн. Мансуурцсан явж ирсэн учраас хуртаа тавьчихсан. Тэгээд хуртаа тавьчаад хүн дайраад цутаасан гэж бол дүгнсэн. За тэгээ цагдаагийн энэ хүү дайрсан жолооч нар бол 4.5 жилийн ял өгсөн. Тэгээ хүмүүс бол нилээ энэ дэр эсрэгүүлсэн. Хүн ингээд мансуурчаад явж агаад хүн дайрж алчаад цухтаацсан баг чинь 4.5 жил өгөөд яад байх та яад юм бэ гэсэн. Тэглүүд бол нилээ энэ бэлтгэний доогуур явж исэн. Тэгэхээр юм гэдэг ямар сонирн байгааг харж байгаа. Зүгээр ингээд энэ постыг оруулаагүй байсан бол энэ хэрэг илэрдэхгүй байсан гээ одоо. Олонний хүч гэдэг ямар амар хүчтэй вэ гэдэг нь бол эндээс харагдаж байна. Ер нь машин амар мэддэг хүн чинь жижигхэн хар пяврыг хараад яг юу гэдэг нь бол мэдэх үнэхээр хэцүү байх. Тэгээ яг гайхамшиг таарч нэг хүн бол олдсон. Тэр нэг хүн зүгээр машин дотор явж исэн жолооч дургүй хүн байсан бол яах вэ? Яаж ингэж ганцхан хүн олдож ийн бас сонирхлээ тий. За тэгээд цаг нэлээд явсан учраас энд хүрээд өндөрлөе. Уг нь бол бас нэг дахиад ганц хоёр зэвийн бэлдсэн байсан. Тэгээд таад хүсэх юм бол лайк авах юм бол part 1 биш part 2 оруулъя шүү guys. Окей. За тэгээд дараагийн эпизод уулзлаа. Түр баяртай guys.